Кибер аюулгүй байдал бол цахимдалттай шууд холбоотой. Зах хязгааргүй энэ сүлжээн дотор энэ дэлхийн бараг энэ 8 тэрбум хүний нийт 66% нь одоо цахим технологиг ашиглаж байгаа. Энэ хүмүүсийн бүх терминалууд маань хинж газар зүүн орон зайнаас хамаарахгүйгээр хинийхээс төхөөрөмж хандах юм боломж нь бий болсон учраас кибер аюулгүй байдал гэдэг зүйл бол бий болсон байна. Өөрөөр хэлбэл кибер аюулгүй байдал гэдэг яг компьютертэй ч юм уу гар утастай ч юм уу технологитой холбоотой гэж хүмүүс ойлгоод байдаг. Мэдээж энэ бол холбоотой. Гэхдээ энэний технологийн шийдлэр бол ер нь 5 хүртэл хувийг л бид нар шийдэж хамгаалж чадна. Үлдсэн 95% болол цэвэр дүрм журм хувийн кибер аюулгүй байдалтай харьцах соёл, цахим ертөнцид аялах соёл гэх мэт одоо бүх юунаас хамааралтайгаар ийм байдалтай болж байгаа. Цэвэр таны оролцоогүйгээр таны ашиглаж байгаа захин төхөөрөмжөөр дамжуулан таны одоо хувийн мэдээлэл болон санхүүгийн бусад мэдээлэл одоо хүний бүх мэдээлэл чинь таны өөрийн хувийн өмч байгаа даа шүү дээ. Энэ өмчөд халдах гэж байгаа энэ халдлагыг л гас л урьдчилан сэргийлэх гэсэн юм л ерөнхий ойлголт гэж ойлгож болох. За тэгээ хувийнхтэй холбоотой үзэх юм бол ер нь бол цахим ертөнцид бид нар өөрсдөө яг нэг тодорхой дүрмтэй хөвшилтэйгээр үйл ажиллагаа явуулах юм бол энэ эрсдлээс бол хамгаалах болцоод тань бол ойлгомжтой болчиход байна. Тэгвэл эдийгээр хамгаалтын систем зөвлөлээд хамгаалтын програм хангамжтай байлаач гэсэн таны өөрийн чинь тэр хамгийн гол түлхүүр буюу нууц үгээр чинь дамжуулаад таныг орж байгаа юм шиг бусад системүүд рүү орж ийм хандлага вирус үүсэх. Өөрөөр хэлбэл энэ бол бараг өвчний халдвартай адилхан ийм байдал руу орчод байгаа.